Халуунаа баригчтай. 1-2 дор хоолыг. Яг нэршлэн 34%-ийн тэрэмс гэсэн нэршилтэй мөртлөө энэ дэр бол 50 60 биш 50 зэрэг ял багч. Хоолч 1-2 дор хоол халуунаа баригч. Энэ бол 12 зэрэг ял багч. Одоо хот харуу хамгийн манад гарч байгаа хол байгаа би өөртөө энийг цүнх шиг юм байна. Энэ бохоо гарч үү? Энэ дотроо болохоор юм халуунаа байна. Ямар ч өвлийн нөхцөд бол нэг юу эхэлсэн байж бол нэг цаг орчин бол цаг гарантай халуунаа байж. Өөрөө ийд хүүтэнд бол цаг орчим зайтай хол байгаа би өөртөө ямар ч халуунаа байна юм гоё. Одооны усны савууд ажид бол сав ширтэй юм. Энэ надад ч зориулт нь болохоор энэ дээр ингэж хийдэг байхгүй. Энэ тэлэн дээр энэ дээр ингэж оруулаад янзын сав. ингэж оруулаад гэж. Тэгээ уух болохоор энийг тайлал. Шавал.
Тэгээд босоо. Ямар ч шингийн дөрөв. За наачнаас салуунаас овоо барьдгийн шүү бас. Салуунаас жоохон Барьсан байна. Сайн барьдаг. Дагва. Ай харагддаг юм байна. За. Зэрэг бод. Тий, тоон байна шүү
Тэгч бүгд дотор нэг явж шүү дээ. Яг энэ зөвлөлт. Яг өөрийн хоёрын болохоор юм тийм байх. Энэ болохоор манай өөртөө хийсэн юм шиг. Энэ 66-аас өөртөө. Энэ 66 байгаа шүү дээ. 66 гэсэн юм болгон дээр гэсэн. Энэ туулч дээр айгүй. Тийм. Хоёр хийсэн. Чи мотор хоёрын зорилттой Баяга дахиад цаар гоо тийм байгаад бас тийм асуудал гараад тийм ээ. Тэгэхээр энэ жолоочийн хажуудад Starlink-ээс асрын хиймэд аваад Starlink өөрөө интернеттэй гэсэн. Энэ хөдөлгөөн байшин дэлгүүрийн юугаараа антеннаараа хоорондоо тэгээ илрүүлдэг гэсэн. 1000 метрээр айдуустай яг уу. Агарын зээл хөдөлгөөн дороо илэрлээ гэхэд жолооч маань яг уу буудагчтай яг уу мэдээ өгнө шүү дээ. За тэмцээний зүгт за тим зайтай тим өндөрт дороо илэрлээ гэхэд ерөөсө буудагч маань одоо тэндээс чивлүүлээ гэхэд чивлүүлээл байчин гэсэн. Одоо энэ дуран маань өөрөө энэ араа өдөр болон шөнийн цагаар гэрэлтүүлдэг, зээл баг тат харамдаг тийм байваа. Тийм юу байгаа. Дуран байгаа. За энэ дурангийн сэтг за тэр зээл байндаа очлоо гэхэд яг энэ 5 автоматын зээл одоо сум тэнд очлоо гэсэн юм санаад ойлцоо. Яг анханасаа тэгээд ашигтай тусалсан тэгээ яг АК-ныхтай ижилхэн. Үгүй АК-ныхтай өөр. АК чинь одоо анцаа нот тэр 800 м бууддаг. Ашигтай тусалсан нь 300-аас 350 буудаад байдаг шүү дээ. Тэнгүүд энэ АК-ноос АК-гаа одоо сайжруулсан арай сүүлэрсэн дараагийн загвар нь АК-м гэдэг. Автомат Калашников модернизм гэдэг нь өөрөө сайжруулсан гэдэг утгаараа хэлэгдэх юм байна Оросоор. Тэгээ энэ холын зай 1000 м бууддаг, харааны самбар 10 гэж байна. 1000 м бууддаг гэсэн. Тэгээ АК 800 гэж байна. 8 гэж тэгэхээр 800 буудаад гэсэн. Тэгээ ашигтай тусалсан энэних бодлоо 400-аас 450 м-аар бууддаг гэсэн. Тэгээ энэ чаашлах юм бол 3 төрлөөр үүргэж болж байгаа юм. За Зуаны хөдөлгөөний дунд явж байгаа үед буудлага хийж болно. За одоо яг тав харж байна яг зогсоо дээрээс байр дээрээс шууд буудлага хийж болж байгаа юм. 360 буудлага. Буудагч маань өөрөө яг аяны журманд өвлөлтөөс ороод яг цагаан байдал үүслэх гэж яг дайсын үйлдэлд объект цээл байдал дээр босоо шууд буудлага юм гэсэн. Сумдагч маань өөрөө сумдаа хөхөөгнөөс мэдээж сум дуусгаад сумаа аваад цэвэрлээд өгөх сумдагч маань. Тэгээ буудагчдаа цэвэрлээд өгөхөд буудагч маань шууд буудлага өргөжлүүлээд гэсэн. За тэгээ далтаас бууддаг бас таадаг юм юу байна үүрэг байна. Тэр маань яг хөр та мэдж байгаа зэрэг албаасан бол хамгаалагчсан нууц бэлэндээ шээл тэрнээс гадна окоп гэж ярьдаг шүү дээ. Ангилаар окоп гэж ярьчих. Окопн дээр яг машинаас энэ суурнаас самж авч яваад окоп дээр байрлуулаад дээгүүр Монголд тоо тавиал бууцчих гэсэн. Дороо ирлээлгүй бууцчих гэсэн. Мэдээж энэ Starlink маань хажууд байж байхгүй гэж байна. Бууцчих нь өөрөө ахаад самбар офсоогоор яг зээл байгаа өөрөө хараад холын цаа өндрөө тохируулга өөрөө харж бидрээ бууд. Тийм зөрөгтэй. Бууцчих сонгож чаглуулж хийдэг. Хоорондын ажиллагаа
Тийштэй хоёлаа нааш. Тэр нүүн And no,
байх уу? Томччаа. Манай энэ бол тэр 600 г жинтэй байна. Тийм үү. Онч хайгуу. Энэ үл амар юм биш. Аасын болохоор 750 г. Тийм үү. Хариултын гарнатууд дандаа. Тийм баг. Нөгөө тэсрэх чадвар өндөртэй гэсэн үг байна л да тий. Энэхүү гарнатны үйл явцнууд нь энэ хамгийн ихний шат буюу хив. Хивнээсээ одоо яг цутгаа гарч ирсэн байдал. Цутгаа гарч ирснийгаа гадна талаар цэвэрлээд ашиглахад бэлэн болгосон байдал. Оо за. Ашиглаад бэлэн болгоод Одоо энэ нөгөө гарч ирэнгүүт юу яадаг? Яг ингээд цэвэрлээд дуусгууд 250 г жинтэй болдог. Тэгэхээр үндсэн эвник гарнат болохоор 600 г жинтэй байдаг. Тэгээ яг энэ 600 г жинтэй гарнат дээр авиучхын тулд бид нар голыг өрөмжөгдөг. Голыг өрөмжөгөөд голт нь уусаа тоглог цутгаад цутгаж байгаад яг жин дээр нь очиж бариулаад тэгээд цутгсан тоглогынхаа өөс юмнуудыг эцсийн байдлаар дараад тэгээд бидний судалгаанд шилж байгаа 600 г-тай эвник гарнат бол бэлэн болж байгаа гэсэн. Одоо яг нөгөө шидэхтэй нөгөө юугаа галаа яадаг. яг шидэхтэй галмаар болохоор өөрөө юу ч юм болохоор эвник гарнат болохоор үнцэг гарнат болохоор энэ урталтай нөгөө голдоо ингээ галаа сулгаад галынхаа хажууд дээр чагтаага. Тэрийг цацгах. Тэр чагтаа татаад тэгээд хийчихсэн юм тий. Сарвалт ихтэй үед ашиглаж байгаа дараанууд байгаа. Өөрсдөө ерөн гараачаар бол энэ ч томороо яг л юм ихөө тий. Энэ хаанхаа үйлдвэрүүд ерөн байх вэ? Бордоо манаас чадвар. Бордоо тэгээд уртаас Тийм. Энэ одоо Ахрын жив болохоор энэ урталтаа ингээд уртлын хамгаалтаа байж бол одоо нөгөө бомбог хаана авч явдаг юм. сургалтаа шилжиж байгаа дараанууд ерөн стартап гэдэг юм байна. Техник дээр суурилж ашиг. Энэ дээдлэг нь болохоор харавч мөрөн дээрээс
Энэ болохоор зэний тэрийн жимбүүл дөрөвгээ бонус. 14.5 мөлөөстэй тухайн муу маань 4 гол төмөстэй. Тэгэхээр нэг магазинда 150 сум ордог. Нийт 600 мар газраас агаарын цэд рүү болдог. Эдгээр нь энэ хороо 37 мм, энэ 57 мм зэнитэй автомат байнасаа. Тэгээд тухайн сум маань агаарт очиод өөрийгөө бас дисэлж өгдөг гэсэн. Дотроо дахиад дарин цэвэрлэдэг. Энэ болохоор юу юм бэ те? Тэгээд сумны хөшөө. Энэ наадлага нь болохоор энэ сумны хөшөө. Цаатлах нэг жад хутга болгож шилхэн, хоёр төрөө болгоно. Гуравт ингээд ямар нэгэн төмөр утастай юм уу. Энэ гол бичэм ингээд ротын бичмэ. Хараад хол 1500. За эцсийн олон 3000 м. Тэгээд энэ файлда 100 шиг сум байна. Энээс дахиад том альцсан байгаа чинь 200 шиг сум байна. Тэгээд 500 шиг сум гаргаад энэ голтомын сум. Нэгсэндээ 500 шиг сумаар ингээд татвартай шүршчгээр голтомын маань удаагаад баг зэргийн тэтгэл үүсээд одоо онцгой жоохон баг зэрэг тийм бол голтомын суучин татвар цайлаад шинэ голтомын ингээд явуулсан. Ротын хүн ротын энэ гол тааг сүргүүцч гар гэрэнт нь Узбекэд одоо
Баярлалаа. Төсний 11 бүрэнгийн ажилтан орчин гэрэлтийг үсгэрэй. Өөрөсөн баабгүндээ Улаанбаатар зэргийн бүрэнгийн хэмжүүрэн сонгуулагч дэвсгэрчний тэг 32 дугаар ангийн удацгийн хамгаалалтын бэлтгэсэн Саадын үзүүрийн комитет экзекутив элементаа
1-1. වැල්දෙන වෙන්නේ ඔතනගේ මොතන царин гавин явуулдаг отонтой. Уран дагийн нарал яны генерэн жирсэж чиний дэг 32 дугаар ангийн дайжтаа талхал илэрхийлье.
долооны үзүүлбэр тоглолт үзүүлэн сонирхуулсан Зэвсэг түвшний 150 дугаар ангийн элитийн медалийн багш
Энэ гернат гэдэг чинь болохоор өдрөөс асруулж байгаа энэ утга хайрын залбарын дэлбэрдэг гернат байна. Энэ нь болохоор 300 м-ийн зайд, энэ нь болохоор 400 м-ийн зайд хийж байгаа. Энэ нь болохоор дамаг гарагдвал гэдэг. Энэ нь болохоор магистай дайцтай хөв магистай гарагдвал. Дайцтай 4 орно. Энэ нь болохоор дамартай болохоор 6 шиг гернат болоо байгаа. Өөрөөр дамар нэртэй ахватраа. Энэ 400 цай шиг байна. Өөрийн зайд 100 м, 100-аас 50 наад болоо. Орой 50-100 м-ийн зайд.
Ятгаар энэ ятгаар баг нарны инээр гэрэл сайн үеийг авчих юм бол мөн ургамлалтаа яг ажиллах. Одоо юм шилмүс мод өчигдөр хон хэлбэтэй одоо офисгээд амийн машинаар боогаад баг тэгээд нөгөөний цан зөвхөн шүүтийн тусмаа энэ болохоор энэ бохир усыг шүү. Одоо энэ ийм усыг шүүгээд энэ одоо гарын дор зүгээр нойтон салфитын материал нь одоо ийм нөгөө нарийн ийм шилжтэй ийм тэр энэ тохиомжтой энийг олж авах юм. Одоо ингэ яаж байна? Хоорог зэрэглээ одоо хоорог зэрэглээд хасна. Хоорог дуусчихдээ шүү дээ. Тийм үед одоо шууд нараар ингэ зэрэглэсэн. Бас энэ хоорог нараар зэрэглээ ингэ тавьчихна гэсэн. Аа энийг олж авах юм байна. Энэ нөгөө маршалтаар авч явах юм бол бууз хэсэг одоо юу яа? Ангиангаас шалтгаалж байгаа. Энэ дундчаар дээд авах. Дундчаар 45-аас 50 гэлээ авах. Аа за. За гайхалтай. Монгол ирээд өдрөд бичсэн тоон тоон гэдэг бодлоо. Ихэвчлэн хамаагүй гэдэг нь хаяан гэдэг ану хаачлаа бүгдээ өөрийн үстэй юм болж байгаа. Тэгээд арайнаа багчаа энэ төмөрийн одоо энэ хүн чинь бүрдэж шийдэж дайны жидийн